Дотор хувцсны дүрм. Хүүхдэд хувийн шиш хязгаарыг зааж сургая. Дотор хувцсны дүрм буюу дотоочны дүрм. Дотор хувцсны доор хувцсаар хасгасдаг хувийн эрхтнүүд байдаг. Тэдгээрийг эцэг их эмчээс өөр хэн ч харах хүрэх ёсгүй. Онцгой тохиолдолд хүүхдэд багаас нь зөв нэшсийг зааж сургаарай. Үгүй шүү, өтрээ, эргэтэн, төмсөг. Энэ зорилгод зориулсан маш сайн хүүхдийн номнууд байдаг бөгөөд тэнд бүхнийг энгийн ойлгомжтой үгээр схем зурагтайгаар тайлбарласан байдаг. Харин бишийн эрхтнүүдийг инээдтэй утгагүй нэрээр нэрлэсэн ичгүүрийг нууж байдаг бөгөөд хүүхдүүд үүнийг маш сайн мэдэрч аюус тохиолдвол эцэг ихтэй хисгээс айж болзошгүй. Та хүүхдтэйгээ эсвэл шууд бөгөөд нээстэй харилцаа тогтоох тусам ямар нэгэн зүйлс буруугаар ирвүүс танд тусламж хүсэх нь түүнд илүү амархан байх болно. Хүүхэд ээж ааваасаа өөр хүнтэй харилцахад бишин боломогц түүнийг ойр дотны хүрээтрийн танилцуулах нь чухал. Түүнтэй хамт сурч ихсээд тус бүрийн хүрээ юу эсвэж байгааг тайлбарлаж өгөөрэй. Хамгийн ойр дотны хүмүүс, төрөл садан, найзууд, гүршүүд, танихгүй хүмүүс. Тэдний хэмд нь ямар хэмжээнд яагаад итгэж босхыг харин хэмд нь итгэж босхгүйг тайлбарлаж өгөөрэй. Мөн томчууд хүүхдүүдтэй ямар ч нууцтай байх ёсгүй заавал хийсээрэй. Хэрвээ том хүн чамаас ямар нэгэн нууц хадгалахыг хүсвэл энэ тухайга заавал ээж эсвэл аавдаа хийсээрэй гэж хэлсэн.